Солонгосын их ер нь хэрэггүй шүү дээ. Бол нь өөрөө ганцаараа аваад авахгүй шүү дээ угна. Наа чи худлаа яриад энэ та. Үнэ. Гох матай хч. Яасан гинэ юу гоох мох болоовчваа. За энэ бараа мараага аваад байна уу юу? Харин тий бараагаа гарч ийн. Хаанаас аваад гараад байна? Энэ агуулгаасаа Ямар агуулгах юм? байгаа шүү дээ. Вэ яадаг агуулгах Мэддэг юм? байгаа юм уу? 9 сарын 12-нд бас манай амын аль биесны агуулга нэгдээд 9 сарын 12 болоог байгаа шүү дээ. юу 8 сарын 12-наас. Гүй ямар сайн. Цаг хугацаад байгаа бүр төрүүлээ явуулсан Харин тий. Өнөөдөр Одоо хэдий? нэгдээд бараг энэ хэд хончоо. Өнөөдөр 9 сарын 6 биз дээ. Бараг сар болох гэж байгаа юм биш. Нэгдээд айгүй хурдан юм аа. Саяхан нэгдлээ гэл баярлал иржсэн чи энд бүр нэг хоноол ирээл. Am I dreaming? No, I'm living in my dream. Өдрийн минь Ямар гой бодолттой юм бэ? XS. За, ямар бараа аваа явж байна? Амвигийнхаа барааг л авахгүй юу? За. Манай амвиг агуулга. Энд байгаа чи ирсэн үү? Пөөх ийм гой агуулгатай. Одоо бараагаа авах гэж байгаа юм аа чи? За. Та ийм гой агуулгатай болсон юм. Та нээс юм агуулга? Гүү би нэгээгүй. Манай амвиг компани Америкийн нэгдсэн улсын компани шүү дээ шууд худалдааны. Тэгээд манай Монгол оронд албан ёсоор ороод ирсэн шүү дээ. Тийм үү? Тий. Гэхдээ энэ чинь нэг хүн л мөнгөтэй өн оруулж ирд юм шүү. Гүү. Энд чинь бизнес эрхлэгчид нь айгүй олон хүн байдаг болохоор Монгол оронд албан ёсоор өөрөө компани нь орж ирээд ийм 100% онлайнаар захиалж авч болдог агуулгах нийцсэн. Үгүй наа чи худлаа яриад энэ та. Үнэ. Энд чинь тэгэл нөгөө 5 богд нөгөө яасан ийсэн гэдэг тэр мөнгөтэй хөнгөтэй хүмүүс ч л одоо энийг чинь мөнгөөр зодол оруулаад ирсэн байгаа шүү дээ. Би санд өнөөдөр бүр бүгдийн тайлбарлаа заагаад үгүй заяа. Ерөөсөө тийм 5 богд мөнгөтэй хүмүүсний нэг оруулж ирэх боломжгүй байхгүй юу? Энэ компани чинь хувь хүнтэй харьцдаг. Айгүй олон бизнес эрхлэгчтэйгээ л харьцдаг гэсэн үг ингээгүүгээр хэлэх юм. Хувь хүнтэй харьцахгүй тэгээ бизнес эрхлэгчтэй. Ганцаараа нэг том компанитай мөнгөтэй хүн бол оруулж ирч чадахгүй. Чадахгүй яагаад? Нэг хүнд тэгж ерөөсөө компани төлөөлөл болгож оруулдаггүй байхгүй юу? Олон бизнес эрхлэгчтэй учраас оруулж ирж байгаа гэсэн. Компани өөрөө л завлчуу салбарлаж орж ирд юм уу? Тийм, өөрөө л орж ирд. Түүнээс бол хин нэгэн тийм эрх мэрх дамжуулах франчайз эрх мэрх. За. Тэгэхээр энэ нь ямар давуу талтай? Энд чинь айгүй олон хүмүүс тэгш боломж олгодог байхгүй юу? Одоо би Америк компанийнхаа бараа бүтээгдэхүүн болон маркетингаар дамжуулаад хувийн бизнестэй болох боломжтой. Бүх хүн. Маш олон хүн. 0 төвчнөөс ч байсан. Тийм. Ер нь бол мөнгө оруулаад, хөрөнгө оруулаад бизнес хийдэггүй. Зүгээр л өөрөө хөдөлмөр зүтгэл цаг хугацаа жоохон зарцуулаад л хийдэг бизнес. Тэгэхээр яа гэсэн цаг хугацаа зарцуулна хөдөлмөр гэдэг нь яг юу их? Яг тэ өдөр тутам амвигийнхаа бараа бүтээгдэхүүн маркетингийг ер нь бол бусдад танилцуулаад өөрөө хэрэглээд үрдүн хэрэгэлсэн бүтээгдэхүүнийхаа үрдүнийг бусдад ингээд мэдрэмжээ дамжуулснараа бизнес хийж эхэлдэг. За. Тэгэд энэ тийм онцгой бүтээгдэхүүн байд юм уу? Манай амвид ингээд 450 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байдаг маа зах зээл дээр. За. Тэгээд яг юу нь онцгой юм? Тэр 450 чинь тий. Ер нь бол маш сайн шинжилгээ судалгаагаар судлагдсан. Манай амиг компани өөрийн гэсэн лабораториуд байдаг. Тэр эрдэмтэд ажилдаг. Тэгээд дэлхийд бүр ингээд олон сайн чанарын бүтээгдэхүүн гаргадаг гэсэн сертификатуудыг эзэмшдгээр ялгардаг бүтээгдэхүүнүүдээс. За тэгвэл ийм гой бүтээгдэхүүнтэй юм байна. Та тэгээ хэдэн хүнд санал болгоод 1 сарын дотор ер нь хэдэн төгрөгийн бонус одоо урамшуул гэх юм уу, цалин гэх юм уу тийм юмтай болох боломжтой. Одоо хамгийн бага жишээг нь л яриа л да. Хамгийн багадаа гэхэд ер нь жишээ нь хүн ингээд сарын хэрэглээ ганцаараа өөрөө аваад ч болно, бас нэг 2 3 хүний хэрэглээг өөрчилснөөрөө ч болно нэг нийтдээ нэг 4 сая 500 мянган орчмын байж байгаа. Энд нэг бас бараагаа авч шүү дээ. Ингээ явчих тийм үү? Ингээ төрүүлээ явчих тийм үү те? Энэ гоё эсклад юм шүү дээ. Энд нэг хүн бас аваа явж шүү дээ. Тий. Зөндөө олон хүмүүс бараа аваад байгаа шүү дээ. Чи харж байна уу? Харж байна. Ямар гоё. Ийм олон хүмүүс аваад хэрэгэлдэг өдөр тутмын хэрэглээний бараанууд байдаг учраас ер нь бол жишээ нэг 3 хүн хэрэглээгээс солих ч юм уу нэг хүн ганцаараа хэрэглээгээс солисон ч болно сардаа нэг 4 сая 500 мянган орчмын бараа хэрэгэлт хийчих юм бол өөрөө 900 мянган орчмын бонус авна шүү дээ. Наазахын чинь 4 сая 500 мянган төгрөгийн бараа хэрэгэлт. Тэр хүн чинь тэгээд явж бараагаа зарна гэсэн юм яа гэсэн. Тэр олон хүний л хэрэглээс олчихно гэсэн үг байхгүй юу? Тэр олон хүний хэрэглээг солино гэхэрч бараагаа харин явж.
зарах гал юм уу? танилцуулаад өөр нь захиалгыг хийлгүүлчих. Мм. Одоо Amway ID дугаар эзэмшдэг байхгүй юу? Тэрийгээрээ сайт руу ороод захиалга хийгээд энэ шууд интернет байгаа л газраас гар утсан дээрээс захиалга хийчих болно. Тэгээд Складнаас ирээ бараагаа авчихна. Аха. Шүдний оогоос юм уу? Гэхдээ нэг юм ойлгохгүй байна. За. Бараагаа хүмүүс танилцуулаад тэгээд тэр хүмүүстэй хэрэглүүлнэ гэхээр бараагаа явжтал ер нь танилцуулж зарах ажил хийх гэдэг тийм үү? Ер нь яадаг учиртай хүмүүсүүд илүү за явж зарах гэхээсээ илүү хүмүүс санал болгохдоо ер нь бол өөрөө бүтээгдэхүүнээ хэрэгэлсэн байжгаад энийг хэрэглээд надад ийм сайн үр дүн нөлөө үзүүлсэн гэдэг ч юм уу ингээд яг хэрэгэлсэн үр дүнгээ хүмүүс танилцуулж ярьж явдаг байхгүй. Ер нь бол амнаас ам дамжиж хүнээс хүнд мэдээлэл дамжуулаад хүмүүст ойлгуулдаг. Ааха. Тэгэхээр энийг аваараа гэдэг ч юм уу бараа аваараа гэж зарж явахгүй лангуу дэлгүүрээр ч юм уу тавиад өрөөд айгүй бол норн тавиад зардаггүй. Ер нь бол энэ бүтээгдэхүүнийхээ одоо давуу тал тий одоо тэгээд тэр одоо юу гэдэг ашигтай тал за тэг хэмнэлттэй байдал гэх мэтчлэн тэр чанар стандарт юмнуудыг л ер нь аягүй сайн л хэлж өгөх юм байна шүү дээ хүмүүстээ. Бусдад хэлж өгнө бас дээрээс нь хамгийн гол нь эхлээд өөрийнхөө хайртай дотныг хүмүүст хэрэглүүлээл найз нөхдөд гэр бүлийнхэндээ ер нь ажлын хамт олондоо ч гэдэг юм уу хүний танилыг хүрээлэл зөндөө шүү дээ. Тэгэхээр танил хүмүүстэй хэрэглүүлээд ихснээрэл ер нь бол зөндөө олон хэрэглэгч хүмүүстэй болчихлоо. Тэр хүмүүс маань өөрөө ганцаараа хэрэглээд авахыг хүсэхгүй бас дахиад өөр хүмүүст хэрэглүүлээд эхэлдэг. Гэх мэтчлэн ингээд цаашаа хүнээс хүндэл дамжиж одоо биендээ мэдээлэл дамжуулснараа хэрэглэж зөндөө олон хэрэглэгчтэй болдог гэсэн үг байна. Зөө. За тэгвэл 1 сарын дотор 900 мянга ер нь үүсэх боломжтой гэж хэллээ шүү дээ. Эхний эзэн энэ бол хамгийн бага жишээ. Бага жишээ юм уу? За тэгвэл хамгийн ихтэй. Эхний яг 1 сар шууд эхлээл хамгийн өндөр бонус авъя. Ер нь бол өөрөө хэрэг хөдөлмөрлснөөс шалтгаалаад 1 сарын дотор за одоо бүр багаар нь л бодъё л да. Хамгийн ихээр нөө. За 1 сарын дотор ер нь нэг хүн мундаг хөдөлмөрлөлөө гэхэд бронз багийг бол босгож чадна шүү дээ. Хамгийн ихний сар шүү дээ. Ороод шууд энэ бизнесийг хийя гэж шийдвэр гаргаад. Ер нь бол сарын дотор бронз гэдэг цолыг хийнэ гэдэг маань юу хэлээд байгаа гэхэл тэгэхээр бараа эргэлт нь нэг 35-аас 40 сая төгрөгийн орчим бараа эргэлт багаараа тэгээд ер нь өөрөө 4,000-аас дээш оноо гэсэн үг байхгүй юу? Тийм бараа эргэлтийг хийснээрээ өөрөө болохоор дунджаар 5 сая орчмын бонус авна. 3.5-аас 5 сая. Их мөнгө байна уу? Тий, тэгж авах боломжтой шүү дээ. Тэгвэл Солонгос явах шаардлагагүй юм шүү. Солонгос явах ер нь хэрэггүй шүү дээ. Amway бизнесийг хийж байгаа хүн яг утгаар нь ойлгоод бүрэн хөдөлмөрлөж чадах юм бол Солонгост очиж тийм хатуу хөтөө ажил хийснээс Монголд ингээл сайхан Amway бизнесээ яг төвлөрөөд хийх юм бол боломжтой. За яаж байгаа. Тэгвэл эхний сар тэгчих юм байна. 2 дахь сарын дахиад яг тэр нэшгээ сайн ажиллавал яах вэ? Яг тэр нэшгээ сайн ажиллавал тэрнээс их авах боломжтой. Бас максимумда хийдэг авах уу? За тэгээд 6-7 болгоод өсгөх боломжтой бас баг хамт олонныхаа хүмүүсийг ч гэсэн цалин бонусанд хүргэх боломжтой. Энд чинь хамгийн гол нь өөрөө анцаараа аваад авахгүй шүү дээ угна. Яадаг вэ гэвэл нөгөө багт нь орж ирсэн яг өөртөө адилхан Amway бизнесийг хийж байгаа хүмүүс яг хийсэн төвчнөөрөө бүгдээрээ бонус авах боломжтой байхгүй. Айгу олон хүн бонус авах боломжтой. За тэгвэл байж тээ. Яг төвлөрөөд 1 жил ажиллах юм бол би ер нь жилд тэр жилдээ ер нь хэдэн төгрөгийн бонус авах. За эсвэл нэг 2 жил төвлөрөөд. За 2 жил орчим ажиллачих уу? Яг үнэнгээсээ төвлөрөө цаг хугацаагаа зарцуулаад яг бизнесээ маш идэвхтэй хийж чадах юм бол 2 жилийн дотор diamond хийх боломжтой. Diamond гэдэг маань манай бизнесийн ер нь бол нэлээд том цол. Тэгээд diamond хийсэн хүн жилийн орлого нь 500 саяас дээш тоологддог. Тэгэхээр чи 2 жилийн хугацаанд тэр бомыг хийчих юм уу? Эхний жилдээ тий diamond хийснээс хойш бол жилдээ 500-аас дээш сая босгох боломжтой байхгүй. Тэгэхээр тэр 2 жилийн хугацаанд дунд нь янз бүрийн одоо шат төвшин цолнуудаа хийгээ авахд 2 жилийн дотор 400 саяын бонус авч болно. Ер нь бол хүсвэл яг хүссэн орлогоо бүтээгүй маш сайн төвлөрч ажиллах хэрэгтэй. Хүсвэл тэгээд ер нь бол жилийн дотор маргад цолыг хийчих боломжтой. За тэгээ ер нь бол энэ маркетингуудыг яриад ахаар айгүй одоо энэ би бонус л асууж байгаа. Мөнгөний л асууж байгаа. Тэр цолыг бол би мэдэхгүй ойлгохгүй байна. Тэгээд шинээр сонсож байгаа хүн ч гэсэн ойлгохгүй бах. Тэгэхээр та зүгээр шууд
шууд товчхон хэлээл. Diamond болчвол жилийн орлого нь 500 сая орчмыг бүтээж чадна. 500 саяас дээш шүү. Тэгээд маргад болчих юм бол жилийн орлого нь 250 саяас дээш бүтээх боломжтой. Diamond маргад гэхээр ойлгохгүй юм л та. Зүгээр та яг тултал 1 жил 2 жил хөдөлмөрлөвл тэдээс тэдэн саяын орлого олно л гэдгийг шууд хэлээд өгч. Харин тэвэглээд нь шүү дээ. Яг тултал 2 жил хөдөлмөрлөж чадах юм бол жилийн 500 сая орлогыг бүтээж чадна. Боломжтой. За. Тэгвэл энэ чи гоё юм шүү. Маркетингаас сонирхож байгаа бол ер нь бол маргаашийн сургалтанд яаж мөнгө олдیں۔ Бас энэ AV бизнесийг яаж хийдیں۔ Сонирхож байгаа бол маргаашийн сургалтанд хүрээд ирэх хичээл гэж хэлмээр байна. Маргааш юу болгож байгааг гэвэл одоо манай Монголд AV албан ёсоор нэгдлээ гэж бид түр хэлсэн шүү дээ. Тэгэхээр албан ёсоор нэгдсэн нөхцөлд яг ийм нөхцөлд яаж хөдөлмөрлөлтийн, яаж ажилтیں۔ Маркетинг нь юу болж байгаа юм? Яавал илүү хурдан ажиллаад мөнгө олчих боломжтой гэх мэт одоо зөндөө олон зүйлсийг гой мэдээллүүдийг дамжуулна. За тэгэхээр энэ түрээд ярилцлага ер нь өндөрлөө. Бид хоёр зөвхөн өнөөдөр мөнгөний талаар л ярьлаа шүү. Зөвхөн мөнгө. Өнгөрсөн удаагийн дугаар дээр бол бас юм нэмэлт юмнуудыг бас ярьсан баа шүү дээ, тийм ээ. Хувийн хөгжил одоо тэгэл нөгөө мөрөөдөл, зорилго юу гээл ингээл яжсэн. Тэгэхээр өнөөдөр бол зөвхөн мөнгө ярьлаа. Тэгээд таад маргааш ус өшөө дэлгэрэнгүй ирж сонсоорой гэж хүсэж байна. Үүнээс гадна өөр бас зүйлс байгаа шүү дээ. Тэгэхээр өөр хүн ямар сайхан зүйлсийг олж болдгийн бизнес байснараа амьдралаа яаж зохицоор нь хийдэж чаддیں гэдэг ч юм уу ингээд зөндөө олон гоё мэдээллүүдийг авах боломжтой. Тийм. Гол нь тэр нэг яригадаад байсан юмнуудыг ур чадвар тэр юмнуудаа өөрөө эзэмшээд явсны дараа бонусанд нь мөнгө нь орж ирдээ шүү манайхаа. Тэг бас битээ буруу ойлгочихорой тийм ээ. Зүгээр яг мөнгөний төлөө явах юм бол тэр чинь орж ирэхгүй танаас харин улам цухтдээ шүү. Тэгэхээр энд нэг ноу хав нэг нууц юм байгаад байгаа. Тэрийг тэгтээ маргааш ирж сонсоорой гэж хүсэж байна. За тэгээ энэ түрээд ярилцлага өндөрлөе. Баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Am I dreaming? No, I'm living in my dream.